төгс номноос бид нэр хэлсэн байгаа. Сургаал үг. За би энэ орчуулгаас явж байгаа. Таамаг ийм орчуулга манай цуглаан дээр зарагдж байгаа хавал аваарай. Тэгээд дээр ариун библиэд нэг хол зөрөхгүй мэдээж яриг адилхан үг учраас жоохон орчуулгын ялгаа байгаа. За сургаал үг ном бол теологийг заадаг гэсэн. Харин амьдралын практик хэрэгжүүлэлтийг заадаг. Сургаал үг ном бол ямар нэгэн авралын тухай ерөөсөө заадаггүй. Харин аврал авсан хүмүүс яаж Бурхны энэ дэлхий дээр амьдрах вэ гэдэг тухай заадаг. Яаж Бурханд тааламжтай амьдрах вэ гэдгийг заадаг. Тэрнээс яаж Бурхны таалыг олох вэ гэдэг тухай заадаг. За сургаал төгс номын 1-р бүлгийг бид өнгөрсөн удаад үзсэн байгаа. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа 2-р бүлгээс ярилцсан. Ерөнхийдөө сургаал үг ном бол Бурхны энэ гайхамшигтай дэлхий дээр яаж зөв амьдрах вэ гэдэг тухай заадаг. Энэ одоо бидний өнөөдөр ярилцах 2-р бүлэг дээр болохоор мэрэгэн ухааныг одоо хөөж эрэлхийж амьдрэх гэсэн юм байна. Ерөнхийдөө гарч байгаа. Христэд итгэгч хүмүүс бид нар мэрэгэн ухааны тухай ярих юм бол Бурхны мэрэгэн ухаан бол Христ юмаа гэж Коринтод бичсэн загталтаа Паул хэлсэн. Тэр мэрэгэн ухаан бол биднэрт одоо Бурхны энэ дэлхий дээр яаж амьдрахыг заадаг гэж. Мэдээж хуучин гэрээний хүмүүсийн хувьд жинхэнэ сургаал үг бол Бурхны одоо тушаалуудыг дагаж, тушаалуудыг Бурхны үг гэж хардаг байсан. Тэр үгийн тухай ярьж. За өнөөдөр хэр зэрэг бид нар тийм ээ Бурхны үгийг одоо амьдралдаа хэрэгжүүлэх энэ одоо явдлыг хөөцөлдөж амьдрдаг вэ гэж өөрсдөөсөө бид нар асуу. Олон хүмүүс Бурхны үгийг мэддэг. Тэр үгээр итгэдэг хүмүүс өөртөө тийм ээ үг нь авахаас илүү ерөөлтэй гэдэг үгийг баг мэдчихийдэг. Гэхдээ хэр зэрэг яг тэр үг сэтгэлд нь яг байдаг бол амьдралд нь яг хэрэгждэг бол тэр яг амьдралын гол зарчим болдог бол гэдэг асуулт бол арай өөр. Харин Христ итгэж хүмүүс бидний хувьд бас энэ асуулт энэ хүү тийм ээ Бурхны үг хэр зэрэг бидний амьдралд яг жинхэнэ мэрэгэн ухаан болдог вэ гэдгийг бүгдээрээ өөрөөсөө асуу бас эзний үгийг үзэх. Тэгээ бүгдээрээ 22 ишлэл байгаа. Хэсэг эхний 4 ишлэл дээр хамтдаа уншия. За 5-р ишлэл хамт. Хүмүн үгийг минь хүлээн авбал зөвлөгөөг минь дотроо амьдрнуул. Мэрэгэн ухаанд сонороо тавьж ухаал ойлголтод бодлоо хандуулвас. Ялгаж салгах ухааны төлөө дуугаа өргөж ухаал ойлголтын төлөө чангаар хашгирвас. Үүнийг мөнгө хайхныг өшиж эрдэнэс хайхныг ирж сурвас. Яваас эмэх хүч ойлгоно Бурхны тухайн мэдлэгийг олно гэж. Эхний хэсгээр Соломон өөрийнхөө хүүд зориулж одоо хэлж байгаа одоо анхны тэр хэсэг нь хүмүн гэж тийм ээ. Өнөөдөр залуучууд бид нэр залуучуудын тухай ингээд бодглохлоо ялангуяа Христэд итгэгч эцэг ихтэй хүүхдүүд ямар их өрөөлтэй вэ гэдгийг заримдаа ойлгодог. Намайг жоохон бахад эмээмэд байнга л одоо ингээд янз бүрийн одоо миний хүү ингэж болно, ингэж болохгүй ингээрээ гэж сурдаг гэсэн. Гэтэл тэр үг зүгээр л ард түмний мэрэгэн ухаан. Харин Христэд итгэгч ялангуяа Бурханд итгэдэг эцэг ихтэй хүмүүс тийм ээ эцэг ихээс ах эгчээс эмээ өвөөс Бурхны үгийн тухай хүлээж сонсож авах гэдэг нь үнэхээр жинхэнэ одоо ерөөл. Тэгэхээр энэ чинь нэг талаар эцэг хүн одоо Бурхны үгийн дагуу амьдрдаг эцэг хүн өөрийнхөө хүүд хэлж байгаа юм байдлаар ерөнхийдөө 1-р ишлэлээр хэлж байгаа. Хүмүн үгийг минь хүлээн авбал зөвлөгөөг минь дотроо нандинуул гэж хэлсэн. Үгийг минь нэг талаар зөвлөгөөг минь гэж хэлж байгаа. Энэ үгээр яг тушаал Бурхны үгийн тухай ярьж байгаа юм. Бурхны тушаалын тухай ярьж байгаа. Хуучин гэрэн дээр бол Бурхны тушаал ялангуяа 10 хууль бол
Бурхны ард түмний одоо зүрхэнд нь байх ёстой. Тийм ээ, оюунд нь байх ёстой. Үргэлж дахиж мөрдөх ёстой юм уу гэсэн. За ийм үгийн зөвлөгөөг та хүлээн авах. Энэ зүгээр нэг тийм идэвхгүй хүлээн авалтын тухай бас чи яриаг. Англиар зүгээр receive гэж тийм ээ, зүгээр нэг хүлээж авах юм уу. Харин take гэж ярьж байгаа. Тэрийг аваад тэгээд нандин гэж хэлж байгаа. Аваад цаашаа барьж яваарай гэж гэсэн ийм санаагаар хэлж байгаа. Бурхны үгийг зүгээр нэг сонсоод тэгэл ингээл одоо гоё үг байна гэдэг тухай яриаг. Харин энийг бүр өөрөө очиж аваад одоо ширээн дээр байгаа юм ингээд аваад тэгээд тэрийг ингээд бүр бариад нандинад явах тухай юм чинь. Ерөөдөө хэлж байгаа. Хэрвээ гэх юм бол 5 дугаар ишлэлээр байгаа тэр Бурханаас эмээхүү гэдгийг та нар ойлгоно. Бурхны мэрхэн ухаан юу болохыг, мэдлэг юу болохыг та нарыг мэдэж байгаа гэж. Суулгах үгс бол ерөнхийдөө Бурхны мэрхэн ухааны тухай, Бурханаас эмээхүү гэж юу вэ гэдэг тухай одоо ерөнхийдөө бидэрт заадаг юм. Тэгээд энэ зүйлийг мэдхийн тулд та нар ихлээр яах ёстой вэ гэхээр өгөгдөж байгаа тэр өгөгдсөн аль хэдийнэ байгаа үгийг та нар аав гэж хэлж. Зүгээр нэг ингээд Тэнгэрээс буугаад ирэх болов гэж хүлээж авах тухай яриаг. Тэнцээ байгалийн нэг очиод аав гэж хэлж. Тэгээд 2 дугаар ишлэлээс харах юм бол энэ мэрэгэн ухаан та нар сонороо тавиарай гэж. Тэгээд бас юу гэж ухаан ойлголтод бодлоо зүрхийн хандуулаа гэж хэлж. Бид нар заримдаа альва зүйл ингээд зүгээр харахад ингээд зүгээр ингээд ерөнхий хардаг. Гэхдээ яг сайн харъя гэвэл бид нар нэлийн анхаарал тавьж байна. Саяхан би нэг зүйл алдаад зүлгэн дээрээс тийм нэгтэй ингээд унахсан байгаа бүгдээр хайцгаая гэж чиглэл үл уржигддаг тийм ээ. Хүмүүс хайсан. Тэгээд зүгээр ингээд ерөнхий харагдахгүй ингээд чулуун өвс цэцэг хажуугаар одоо унтсан болов гэх тийм ээ. Нарийн гэж тийм харж байгаа. Тэрнтэй адилхан ийм замаар хэлж байгаа. Та нар энэ тушаалуудыг Бурхны үгийг мэрэгэн ухааныг бүр ингэж сонороо тавиарай, чих тавиарай гэсэн юм байна. Бид нар зүгээр нэг юм сонсох биш. Нэлийн гэж бодож сонсон гэсэн. Нэлээ ойлгож сонсох тухай ярьж байгаа. Бурхны тушаалууд, Бурхны үгийг юу хэлж байгаа. Нэг талаар энэ зүгээр нэг юм идэвхгүй одоо байж байгаа бүх зүйл болчихдөг юм биш гэдгийг ерөнхийдөө харуулж хэлж байгаа. Бурханаас эмээхүү нь ямар нөхцөлд ирж байгаа вэ гэхээр яг түүний тушаалуудыг Бурхны үгийг болгоомжтой анхааралтай харж иж тэгээ суралцж иж бодож иж ирнэ гэсэн. Тэгээ бүр 3 дугаар ишлэл бүр наривчлаад ялгах салгах ухааны төлөө дуугаа өрг. Тэгээд ухаан ойлголтын төлөө чангаар хашгир гэж хэлж байна. Энэ зүгээр нэг юм зүгээр дэмий хашгирах тухай чи яриаг. Ойлгохын тулд хашгир. Хэн рүү хашгирах юм? Бурхан руу хашгир. Нэг талаар магадгүй энэ чи загварын тухай хэлж байгаа байх гэж зарим эрдэмтэд энийг хэлдэг. Энийг ойлгохын тулд та нар бүр чангаар хашгираад бүр ингэ мэдхийн тулд тэрийг тэмүүл. Бурханаас асуу гэсэн. Есүс өөрөө хүүхдэд хэлсэн байгаа юм. Та нар гой гэдэг үлэг гэж. Та нар хэрвээ Бурхны хаанчлалыг илэрхийлэх юм бол, зөвхт байдлыг илэрхийлэх юм бол та нар өөр юу хоосон тэр нь зүгээр хамтдаа өгөгдөн. Гэхдээ юуны өмнө та нар Бурхны хаанчлал болон түүний зөвхт байдлыг илэрхийлэх гэж. Паул өөрийн бичсэн захидлууд дээр зөндөө болоод та нар залбир, тасралтгүй залбир гэж. Есүс ир, хай, гуй, тогш төвлө өгөгдөн гэж. Өөрөөр хэлбэл нэг талын чи тэр мэрэгэн ухаан дээр Бурханаас эмээхүү гэдэг зүйл зүгээр ингээд идэвхгүй байхлаар ингээд зүгээр ороод ирчихдэг юм биш. Нэг суралцах гэсэн. Түүний хойноос зүтгэх гэсэн. Тэр өдөр 4 дугаар ишлэлээр сахин хэлбэр мөнгө хайж мушигж байгаа юм. Цалин цагаан мөнгөний хойноос эрдэнэс хайж байгаа мэд та нар сурах хэрэгтэй гэж. Хойноос нь хөөцлөг. Хүмүүс одоо зүгээр сууж байгаа цалин авчихна гэж яг сүүлийн үеийн залуучууд боддог юм шүү. Намайг жоохон байхад яаж юм гэж үзэхлээр гар хөдлөвөл ам тусна гэж сургасан. Хөдөлмөр хийж иж хүн одоо мөнгө төгрөг олно гэж. Юу ч ихгүй
зүгээр сууж байгаа юм олно гэж ерөөсөө тийм ойлголт байх. Дэлхийн овоо ингээ баяжаа. Тэгээ Монгол хүмүүс зарим хүмүүс зүгээр сууж байгаа юм идэ сууж яах бодчихдог болсон юм шиг. Энэ чинь мэрэгэн ухааныг яг тэгж байгаа юм шиг хайж гэж. Бурхны тушаалуудыг мэдж ойлгохын тулд яг мөнгө олж тийм ээ одоо ашигтай амьдрах гэж ингэж амьдралаа зориулж байгаатай яг адилхан замаар хойноос нь хөөцөд. Тэгжиж болж байгаа. Энийг заримдаа бид нар орчин үе тийм ээ чимээгүй цаг гэж юм да ярьдаг. Чимээгүй цаг. Чимээгүй цаг энэ тухай магадгүй бид нар зөндөө сонссон. Энэ бол бурхантай одоо чимээгүй цаг өнгөрөх гэсэн юм санаагаад мэхэд гэж. Бурхны үгийг уншаад Бурхны үг болсон Библийг уншаад тэрнээс чимээгүй цаг гэдэг нь зүгээр би чимээгүй өөрийгөө хоослох тухай ярьдаггүй. Өөр шишинд бол тэрийг ярьдаг. Тийм ээ. Харин Христ итгэлд бол чимээгүй цаг гэж байгаа нь Бурхантай чимээтэй байх гэж байна. Бурхантай харилцах гэж байна. Бурхны үгийг сонсоод Бурхны үгийг хүлээж аваад тэгээд бас одоо хариу үйлдэл үзүүлэхийг бид чимээгүй цаг гэж байна. Тэгж чангаар ашиграас, тэгж хойноос нь ийгж хайваас тэр мэрэгэн ухааныг олно. Тэгэхээр Бурханаас имэх хүү гэдэг нь зүгээр суглаанд яваад байвал үрээд ирчдэг юм биш байна. Бурханаас имэх хүү гэдэг нь зүгээр би Христэд итгэсэн гэж баптизм хүртсэн гэж тэгээд шууд автоматар би болчдөг юм биш. Зүгээр итгэгч учраас л шууд би Бурханаас имээдэг гэж ярьдаг зүйл биш. Есүс Христ өөрөө хэлсэн. Эзэн гэж тийм намайг дуудсан болгоно мөнхийн усад орохгүй шүү. Энийг яаж тэр хүмүүсийн амьдрал тэр эзнээс эмээх хүнд бий болох вэ гэвэл яг эрдэнэс тийм ээ ашиг олох гэж явж байгаа тэр 8 чинтэй адилхан хойноос нь мөшгөн явж ээж болно гэж. Ийм бүх зүйлийг сурцснаас нэг л их мундаг толгойтой, нэг л их мундаг мэрэгэн сайн хүн болчихгүй харин яаж зүгээр эмээгч болно гэж. Эзнээс эмээгч болно. Үр дүн нь эзнээс юм. Тэгээд Бурхны тухай мэдлэгийг олох. Өнөөдөр олон Христ итгэгч хүмүүс эзэн надад одоо миний амьдрал юу хийж байгаа юм болоо? Би одоо эзний хүслийг мэдмээр байна. Би одоо ийшээ явах уу, тийм ээ? Ийшээ орох уу, тийшээ очих уу, гарах уу, орох уу, тийм ээ? Инех үү, ойлгох уу? Энэ Бурхны хүсэл юу юм болоо гэж. Эзний үгийг судлах гэдэг нь ерөөсө Бурхны хүслийг гэхээс илүү Бурхныг таньж мэдэх тухай. Бурхныг таньж мэдэх юм бол бид нар Бурхны хүсэл юу болохыг мэдчих. Тийм учраас энэ Явагс эмээхүйг чи ойлгох Бурхны тухай мэдлэгийг чи олно гэж хэлж байна. Бурхны тухай мэдлэг бол. Бурхны тухай мэдхгүйгээр бид Бурхны хүслийг мэднэ гэж ерөөсө байхгүй. Зарим хүмүүс Бурхны хүсэл юу юм бол пастраа асуугаад өгөөч. Би мэдэхгүй. Бурхныг таньж мэдээгүй хүмүүс Бурхны хүслийг мэдэхэд аюул хэцүү. Бид нар хэн нэгэн хүний хүслийг мэдээ гэвэл тэр хүмүүстэй нөхөрлөж удаан тийм ээ найзалж ойр дотн байсан үндсэн дээр ер нь бол бид нар хүслийг мэддэг. Зүгээр чиний хүсэл юу вэ гэдэг өнгөж уулзсан хүнтэй асуух нөгөө хүн янз янзын юм хийж магадгүй. Гэхдээ жинхнээсээ тэр хүний хүсэл мөрөөдлийг хэлдэг. Тэр болгон шууд мэдэж чадахгүй. Ойр дотн хүслээс болж мэддэг. Тэрнтэй яг адилхан Бурхны хүслийг мэдээ гэвэл бид нар Бурхныг өөрөө таньж мэдэх хэрэгтэй байна. Тавдугаар шилдээс харах юм бол энэ бүх зүйл яаж ирэх вэ гэвэл нэгэн нөхцөлтэй ирж байна. Энэ бол өөрөө хичээн бүлэм суралцахаас залбирахаас ирж сонсохоос ирж тийм байгааз Бурханаас. Тэгээд тэнийг зүгээр нэг аваад биш харин тэрийг бүр ингээд нандинан барьж явахаас ирж. Тэгэхгүйгээр энэ эзнээс эмээх хэрэг. Зарим хүмүүсийн амьдрал энэ одоо Бурханаас айдгуун багтаа гэж хэлэхээр заримдаа байдаг. Зарим гаргасан шийдвэрүүд нь зүгээр молхоо шийдвэр биш. Бүр энэ хүн Бурханаас айдгуун
имэйдгүй юм байна. Энэ Бурханы хүн мөн үү гэж хэлэхээр шийдвэртэй. Яг тэр хүн зүгээр итгэгч учраас айгүй сайн шийдвэр гаргах чинь гэсэн үг биш байна. Эзнийг таньж мэдээгүй бол яаж авах вэ гэж мэдэх вэ? Өнөөдөр манай залуучууд заримдаа зүгээр сүүлийн үед залуучууд ерөөсөө ном унших байсан. Тийм учраас Библийг уншихгүй болсон. Библийг унших гэдэг бол биш дээ. Бид нар хичээлүүдээр суралцах ийм бас нэг чухал зүйл байна. Энийг мэдхгүйгээр бид нар яаж Бурханы дагуу өөрөө амьдарч ийн гэж өөрийгөө хэлж чадах вэ? Энэ дэлхийг Бурхан бүтээхтэй биш үгээр бүтээсэн. Үг бол их чухал. Энэ үгийг энэ Библи гэдэг дээр Бурхан өгсөн бидэнд. Тэгэхээр энэ үгийг бид нар ойлгохын тулд бид нар унших хэрэгтэй, бясалган бодох хэрэгтэй, Бурханаас асуух хэрэгтэй, ойлгохын тулд бүр хашгирах хэрэгтэй гэж хичээсэн. Тэгэхээр пастор заримдаа өөрхий Библийг уншаарай л гэдэг. Тэгэл ядаргаатай энэ пастор маань ганц Библийг үг нь бүтэн уншсан байгаа гэж зарим хүмүүс бодсон. Энэ нь зүгээр нэг юм уншдаг үгийн тухай яриаг тийм ээ. Бид нэр яг Бурханаас сонсох. Бурханаас тэр мэрэгүү ухааныг мэдэж түүнийг Бурханыг мэдэж авахын тулд бид нар байна шүү. Тэр эндээс тийм ээ. Хэрвээ бид Бурханаас имээх үү гэдгийг хэрвээ мэдэж авах юм. Нэгдүгээр бүлэгдэр бид ярьсан. Хүмүүс яагаад тийм ээ хүмүүсийн амьдрал яагаад Бурхан хариулдаггүй гэвэл тэр Бурханаас имэхийг сонгоогүй учраас гэж. Нэгдүгээр бүлгийн хүчтэй. Бурханаас имэхийг сонгоогүй. Соломон хаан өөрөө ийм гайхалтай зүйлийг биччихээд өөрөө Бурханаас имэхийг сонгоогүй. Эцэс явж. Тэр Бурханаас имэхийг сонгож сурахын тулд тэгж амьдрахын тулд яах ёстой? Нэгээс дөрөвдүгээр ишлэлээр нөхцөл явж байгаа. Ханаа хичээнгүйлэн залбиралтайгаар суралцаа гэж. Библи. Эзнээс суралцах. Энэ гэрэн дээр Паулын бичсэн цагтл дээр суралцах зүгээр нэг одоо өөрөө Бурхан байсан боловч хэрэгсэн. Энэ дэлхийд боолын дүрийг авч ирсэн тэр ийм бодолтой байцгаа юм гэж. Филиппонд бичсэн. Тийм учраас Бурханаас имээхгүй гэдгийг тийм ээ олохын тулд бид нар хичээгүйсэн залбиралтайгаар суралцах ёстой. Ингээд суралцсны эцэст бид нар юу олох вэ гэвэл тийм ээ Бурханы тухай мэдлэг болно. Гэхдээ 6 дугаар ишлэлээс харах юм бол энэ мэдлэг нь бидний зүгээр ингээд одоо амьдрал хангалттай болчихж байгаа юм биш. Хэрвээ бид 6 дугаар ишлэлийг харах юм бол Бурхан өөрөө мэрэгэн ухааныг бидэнд өгдөг. Мэдлэг ухаалыг бидэнд өгдөг гэж хэлж байгаа. 6 дугаар ишлэл 7 дугаар ишлэл. Мэрэгэн ухааныг яавал хайрладаг. Мэдлэг ухаан ба ухаал ойлголтыг ойлголт амнаас нь ундадаг. Чигч шулуун хүмүүс арга ухааныг нөөцөж цэвэр зөв явдалтанд тэрвэр бамбай болдог. Шудраг зүвтийн харгууг хамгааж итгэгдэнт хүмүүсийн замыг сахдаг. Өөрөөр хэлбэл хичээнгүлэн түүнээс суралцж байгаа тэр хүмүүс Бурханаас имээхүйг олж авдаг болохоор Бурхан тэр хүмүүс зөрүүлээд мэрэгэн ухааныг хайрладаг. Мэдлэг ухаалыг хайрладаг. Тэгэд өөрөөр хэлбэл энэ нь зүгээр нэг бидний өөрсдөө ингээд олоод өмчлөөд явдаг гэхээс илүү Бурханаас дандаа авдаг, байнгын авж их юм зүйл болдог. Нэг уншаад, нэг мэдээд, нэг ойлгоод би ингээд тэр мэрэгэн ухааныг өмчилж байгаа юм ерөөсөө байх. Бурхан тэр хүмүүстэй хэлсэн. Бид нар сайн маш их мэдлэгтэй, гэхдээ мулхан хүмүүс зөндөө маш их зүйлийг мэддэг, маш их мэдээлэл сайтай. Гэхдээ амьдралаа дандаа тэнэг шийдвэр гаргадаг хүмүүс зөндөө байдаг. Бид нар яг мэрэгэн ухаан байх. Бурханаас хайрлагдж байгаа, өгөгдөж байгаа тэр мэрэгэн ухаануудыг дутж байгаа учраас.
Зөндөх мэдлэгийг хөрвүүлээд магадгүй өөрийн болгоцсон байж болно. Гэхдээ тэрүүгээр амьдрахгүй болохоор эзнээс эмээхүү гэж тэр хүмүүс байх болохоор мэрэгэн шийдвэр гаргаж чаддаг. Ухаан өнгөрсөн удаа бид нэрчсэн. Ухаантай байгаарай гэж бид хүүхдүүдэд хэлэхдээ их ном уншаа гэсэн утгатай хэлдэггүй. Зөв шийдвэр гаргаарай, зөв сонголт өгөөрэй. Хүмүүсийн дунд бие зөв авч яваарай гэдэг ийм санаа гаргаж байна. Энд яг адилхан тийм санаагаар хэлж байна. Тийм хүмүүс мэдлэг ухаан ба ухаан ойлголтыг Бурхны амнаас л тэр нь ундардаг гэж хэлж байсан. Бурхны амнаас ундарч байгаа тэр үг чи юу вэ? Библиэд байна. Эзний үнээс л нэмэрдэг. Одоо нэг хэдэн жилийн өмнө чимдээ бэмбийн харанчунгаа хэлсэн өрөндийн энэ их одоо соёлыг ойлгоё гэвэл Библийг нь уншаад үзээрэй гэж хэлсэн гэж. Гэхдээ хаа байсан 3000 жилийн тэртээ Соломон хаан аль хэдийн хэлсэн. Бурхны үнээс л Бурхны амнаас тийм ээ гарч иж тэр мэрэгэн ухаан нь гардаг. Тэр мэрэгэн ухаан нь яг юу гэдэг юм бэ гэхээр 7 дугаар ишлэл дээр гэж хэлсэн. Арга ухааныг тэгээд бас бамбаар гэдэг. Арга ухаан гэж хэлж байгаа альва зүйлийн эвийг олдог. Аргыг нь олдог тухай хэлэхдээ энэ үгийг бас хэлдэг. Өөрөөр хүмүүсийн амьдралд хүмүүс яах ёстой вэ гэдгийг арга ухаан. Зүгээр нэг арга ухаан биш. Зүгээр нэг одоо техникийн одоо арга ухааны тухай яриаг. Энэ бол амьдралын арга ухаан. Амьдрах арга ухаан. Зөв амьдрах. Сайн арга ухаан. Тэр хүмүүс тийм арга ухаан ямар хүмүүст өгч ирэх вэ? Чигч шулуун хүмүүс цэвэр зөв явдалтанд өгч байгаа гэж. 9 дугаар ишлээс харах юм бол дахиад шудаг зөвд тэгээд итгэмжит хүмүүс гэж. Энэ бүгдээр яг нэг л төрлийн хүмүүсийн тухай ярьж байгаа. Эзний үгэн дээр үнэн дээр амьдрмаар байгаа хүмүүс. Тийм чи сэтгэлтэй хүмүүс гэсэн. Төөс гэж хэлээгүй. Зүгээр тэгж амьдрмаар байгаа чин сэтгэлийн хүмүүст Бурхан одоо арга ухааны нүдээр яаж амьдрах. Тэр хүн ядуу байна уу, баян байна уу, боловсролтой нь боловсролгүй байна уу гэдэг тухай биш. Намайг баг байхад ийм ингэж хэлдэг гэсэн. Юмхнаар юм хийн гэж нэг тийм санаа байсан шүү дээ. Юмхнаар юм хийн, арга юмыг нь олдог. Тэр хүн ядуу байна уу, баян байна уу хамаагүй. Өөрийнх нь амьдрал юмыг ингээд өөрийнхөө амьдралд хэрэгцээтэй юм болгож чаддаг хүний тухай. Энд чи яг тийм гэж. Бурхны тэр одоо мэрэгэн ухаан бол хүмүүс амьдрах арга ухааныг өгдөг. Баяр хөөртэй, аз жаргалтай, сайн сайхан амьдрах ухаан. Тэр байтугай аливаа хорлолоос хүртэл хамгаалах бамбаа болдог гэж хэлж байна. Бурхны мэрэгэн ухаан. Бурхан энэ бүх зүйлийг тийм одоо өөрийг нь эрэлхийлэгч, залбиралтайгаар хичээнгүлэн суралцагчдаг. Бурхан өөрөө өгдөг. Ингэж өгсөн тэр мэрэгэн ухаан одоо биднэрт ямар хэрэгтэй вэ амьдрахад тийм ээ. Тэр чигч одоо шулуун тэр итгэмжтэйгээр ингээд зүтгээд байгаа тэр чин сэтгэлийн тэр хүмүүс ямар хэрэгтэй вэ? Цаашаа Соломон энэ хэлэхдээ ингэж хэлсэн. 9 дугаар ишлэлдээс тиймээс чи зөв явдал шударгаас чигч чанад сайн жин бүрийг ухаарна. Мэрэгэн ухаан санаа сэтгэлч чинь ирнэ. Мэдлэг ухаан зүрх сэтгэлд чинь нийцнэ. Нэг талаар Бурхны үг үнэхээр тэр хүний амьдрал яг бодит замаар амьдралын бодит замаар одоо чухал болохыг ухаан болно гэж хэлж байна. Бид нар тийм ээ Христэд итгээд маш олон жил болсон боловч яг амьдралынхаа чухал шийдвэрийг гаргахдаа дандаа буруу шийдвэр гаргадаг хүмүүстэй бид нар заримдаа тулгардаг. Тэгээ энэ хүмүүс одоо Христэд итгэж хүн мөн үү биш үү гэж хэлмээр. Тийм ээ. Нэг талаар энэ хүн яагаад ингэж юу гэж тийм ээ харуулсмаар ийм шийдвэрүүдийг гаргасан хүмүүс байдаг. Тийм хүмүүс яагаад гэхлээр Бурхны тэр мэрэгэн ухаан нь амьдралд нь яг юм бодит байдал болж ирсэн ирээгүй. Нэг удаа нэг хүн дээр үедээ
тэгж хэлсэн. Пастор та ингээд Библийг гоё ярьж байна. Гэхдээ сайхан байна. Гэхдээ амьдрал бол тийм байдаг байхгүй юу гэж. Өөрөөр хэлбэл амьдрал Библи хоёрын ерөөсөө хоорондоо ингээд авцалтаагүй харах юм. Байцын тухай ярьж. Бурхны үгийг тийм ээ хичээнгүүлэн залбиралтайгаар суралцаагүй тэр хүмүүс тэр мэрэгэн ухаан нь амьдрал болж ерөөсөө ирэхгүй байна. Зүгээр л мэдлэг болоод үлдчихэд. Тэр яг нэг дотор нь нандинагдаагүй байна гэсэн. Ана тийм хүмүүстэй таарч ирсэн. Цуглаад маш идэвхтэй сайн олон жил явсан боловч яг нэг чухал юмыг маш буруугаар шийдээд толгой нэргээд алга болсон хүмүүс байдаг. Тэгээ заримдаа тэр чиглэлээр сурлаад ирэхгүй ичсэн нүрэндээ болоод ч гэх юм. Алга болсон хүмүүс зөндөө. Хараахан өөрийнхөө суралцсан тэр зүйлийг яг жинхэнэ мэдлэг болгож амжаагүй. Жинхэнэ амьдрал болгож амжаагүй байсан гэсэн. Бурхны мэрэгэн ухаан яг үгээр биднийг ямар ч нөхцөлд байсан, амьдралын ямар ч нөхцөлд ирсэн арга хэмжээг нь олох тэр мэрэгэн ухаанаар хангаж өгдөг гэж хэлж байна. Нэг болондоо болно гэдэг дуу байдаг да. Тэр шиг Бурхны мэрэгэн ухаан хэрвээ бидний амьдралд байвал болно гэсэн. Бидний амьдралын ямар ч нөхцөл байдал ядуу зөдөө эсвэл баян тансаг тийм ээ хүнд хэцүү, өвчтгөө зовлонтой, эрүүл сарвал ямар ч нөхцөл байсан. Бурхны мэрэгэн ухаан биднийг яахыг, ямар байхыг хэлж өгдөг. Тийм зүйл бидэнд дээр 11-р ишлээс харах юм бол 10-р ишлээс мэрэгэн ухаан санаа сэтгэлд чинь мэдлэг ухаан зүрх сэтгэлд чинь нийцэн. Өөрөөр юу ч болсон тэр үнэхээр Бурхны одоо үгийн дагуу байх боломжтой гэсэн. Тэгээд 11-ээс ингэж хэлсэн. Нэхур чанал чамайг харгалзаж, ухаал ойлголт чамайг хамгаална. Одоо зүгээр нэг амьдралын тодорхой нөхцөл байдалд тэр мэрэгэн ухаан биднийг авч яваад байгаа болохгүй бас биднийг аюулаас хамгаална гэж хэлж байна. Яг л энэ дэлхий дээр бол дандаа аюул байна. Дэлхий биднэрт төрүүлж юу шийддэг вэ? Юу бидний чихэнд ашигладаг? Дандаа Бурхны эсрэг байхыг шаарддаг. Дандаа Бурхны үгийн эсрэг амьдрахыг биднээс шаарддаг. Бурхны үгийн эсрэг л байвал тэр бүх юм сайхан болно гэж дандаа бид итгүүлэхийг хүсдэг. Тэгээ яг үгээр бидэрт тэр нэхур чанар бий болно гэж. Нэхур чанар гэж хэлж байгаагаар энэ эргэлж, сөргөлж хэрэглэгддэг үг. Нэхур чанар гэж хэлж байгаа тодорхой нөхцөл байдалд биднийг одоо биднийг аливаа зүйлийг одоо аливаа зүйл нэхур байна. Аливаа зүйлд одоо яг зөв шийдвэртэй тий бас залжин гэж нэг талаар хэлж болно. Байхын боломжийг өгдөг гэж. Мэрэгэн ухаан, нэмэр. За тэгээд одоо 12-аас 15 дугаар ишлэлээр муу явдлаас бидний хамгаална гэж хэлж байна. Бид нэг Бурхны мэрэгэн ухааныг мэдсэн, мэдлэг ухаан ойлгоцсон учраас зүгээр болчихно гэсэн үг биш. Энэ дэлхий дээр биднэрт байнга биднийг одоо уруудах зүйл байна гэж. 12 дугаар ишлэлээс бузар мөгийн зам мөрөөс буруу хажуу яригчээс аврам шулуун жимийг орхиж харанхуйн замаар явагчтаас муу үйлээр бахархагчтаас гаж явдалтаа баясагчтаас хамгаална. Тэдний зам мөрөй, тэдний жим дали гэж. Нэг талаар энэ гаж яригчтаас. Гаж Бурхны эсрэг тийм ээ одоо үгийг хэлэгчдээс тийм ойлголтоос бидний дандаа хамгаална. Нэг талаар энэ нь хүний тухай яриад байгаа боловч энийг хүнээр төлөөлүүлэн тийм ээ Бурхны үгийн эсрэг байгаа бүх зүйлийн тухай ярьж байгаа. Их сонирхолтой шүү дээ. Хүмүүстэй ингээд найз нөхөр болоод ойртож яагаад тэгэл бид нар би бол христчин гэж хэлэнгүүт тэр хүмүүс шалт доргон бичдэг. Тийм юм уу? Тийм үү? Тэгээ ямар нэгэн байдлаар эсэргүүцэж дугуйцах
ийм хандлага гаргаж эхэлдэг. Зүгээр байжсэн их үзэн ядцсан тийм одоо заримдаа сэтгэлтэй хүмүүс байдаг. Тэр бид нар барууны орнуудыг харах юм бол тэр хийж байгаа хөгжим, дуу, кино урлаг тэр хүүхдийн кино хүртэл юусоо Бурхны үгийн айл болохоор эсрэг хамгийн чангарахчлалыг гэж байна. Хүмүүсийн оюун бодол айл болохоор Бурхан гэж юу юм бэ гэж хэлэх үз. Ийм одоо байдлыг өнөөдөр хичээл сургууль дээр оюутан одоо хүмүүсийн багш нар хүртэл өөрөө юу ч мэдэхгүй боловч айл болохоор тэрний эсрэг амин ярьдаг. Тийм зүйлээс мэрэгэн ухаан хандаад гэж байна. Бурхны мэрэгэн ухаан. Тэр мэрэгэн ухаан бол зөвхөн Бурханаас өгөгддөг. Тэрнээс бидэрт байдаг юм биш. Бид нар зөвхөн Бурханаас эмээхүйг л олж авна. Мэдлэг ойлголтыг л олж авдаг болохоос Бурхны мэрэгэн ухаан бол тэр мэдлэг ойлголттой хүмүүстээр дандаа ирж идэг зүйл болж байна. Бурханаас ирж идэг. Бид нар заримдаа өгшин настай цагаан толгойтой хүмүүсийг мэрэгэн гэж заримдаа ойлгодог. Мэрэгэн өвгөн гэдэг л тэ дандаа одоо үлгэрүүдэд дандаа гардаг. Библиэр бол их удаан амьдарч учраас мэрэгэн болохгүй. Библиэр ямар хүнийг мэрэгэн гэхээр залуу хүүхэд хамаагүй. Бурхны үгийг хичээнгүй суралцагч, Бурхныг илүү таньж мэдж байгаа хүмүүс мэрэгэн ухаантай гэж хэлдэг. Бурхан үг гэж хэлэх нь мунхаг гэж. Бид нэг жоохон байхад бол эсэргээр нь хэлдэг байсан. Бурхан байгаа гэж хэлэх нь бол мунхаг явдлаа гэж. За, ийм муу явдлаас биднийг хамгаалдаг гэж. Тэдний зам, жин, дали. Дэлхийн эсэргээр нь юу гэж хэлдэг вэ? Шашин бол бүдүүлэг. Одоо Христосны хамт оруулаад ярьж байгаа шүү дээ. Шашин бол бүдүүлэг. Хүмүүсийг одоо тийм ээ одоо муухай сүсгээр нь амжуулан одоо тэднийг одоо харанхуй байлгадаг ийм зүйл гэж. Харин Библиэр бодоход энэ бол дали юм гэж. Жинхэнэ шулууны юу гэхээр харин бол Бурхантай байх юм. Жинхэнэ шулуун язих байх. Бурхны үгийн дагуу байх гэж. Есүс энэ тухай бас зөндөө анхааруулсан байна. Хонь яманы тухай ярихдаа. Тийм ээ? Заримдаа тэр тухай хоньны арьс нөмөрсөн чан та нарын дунд орно гэж хэлдэг. Хүмүүсийг буруу татах аймаг амархан. Биднийг ингээд буруу тишээ ингээд хүмүүс амархан залж явдаг. Маш энгийн зам. Өөрөө ч мэдэхгүй зам. Буруу татлах бол маш тийм би чамайг одоо уруу татж байгаа шүү гэж ерөөсөө ийм замаар ирдэггүй. Би чамайг сайн сайхан төргий, би чамд гоё юм өгье, би чамайг сайхан болгоё, чамайг илүү хөөрхөн байлгая гэдэг ийм замаар ирдэг. Гэхдээ тэр бол дали зам. Тэр бол гажуу гэж. Энэ яг энэ хийсэн нэг сонирхолтой байна. Буруу гажуу яриач гэж perverted speech гэж хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл ингээд бүр юм гаж юм муухай юм цагаан яриа гэсэн санаа гэж ярьж байгаа юм. Гэхдээ тэр энэ их заваа ярианы юм одоо замаар ерөөс ирэхгүй. Айгуу гоё, цэвэрхэн, мэдлэгтэй юм шиг шинжлэх ухааны магадгүй. Ийм замаар ирдэг. Мэрэгэн ухаан хүнийг ялгахад тусалдаг гэж. Тэгэхээр бидний нөгөө мэрэгэн ухаантай баймараа гэдэг нь би өөрөө их ухаантай болох тухайга ерөөсөө яриаггүй байна. Ерөөсөө Бурханаас эмээхүйг суралцах гэж. Бурханаас эмээх. Бурханаас эмээх гэдэг чинь эцэг эхээсээ эмээж байгаа хүүхдүүд яадаг вэ? Ямар нэг юмд оролцох гэсэн. Үгүй ээж авцаа болио. Болждаг тийм л үйлдэлийн тухай ярьж байгаа. Бурханаас эмээх гэдэг. Энэ бол Бурханд тааламж өгөх. Ерөөсөө би энэ тухай ихтэй өөрөө суралцъя, залбирая, Бурханаас асууя, тэгж яхад болъё гэдэг энэ эмээлтийн тухай ярьж байгаа. Тэгвэл тэр мэрэгэн ухаан нь бидэрт өгөгдөж байгаа. Тэгвэл тэр нөхцөлд тэрээс зүгээр
дандаа ингээд нэг мэрэгэн ухаан авчихгүйтэй амар мэрэгэн ийм амьдрахын туш явчихж байгаа юм биш. Соломон бол энэ ертөнцид байгаагүй мэрэгэн хүн байсан. Тийм биз? Гэхдээ амьдралын төгсгөл яасан? Изнес имээхүг сонгоогүй болохоор муугар төгссөн. Нэг мэрэгэн нь алга болсон. Мэрэгэн нь ингээд зүгээр байж идэх юм биш байна. Уруу татлах бол байнга тэгэхээр мэрэгэн байхын тулд дандаа Бурханаас имээхүг суралцах хэрэгтэй. Өөр нэг зүйлээс хамгаална гэж байгаа. Энэ бол маш одоо чухал хүмүүсийн одоо амьдралд чухал хэсэг байна. За энийг би уншия. 16-аас. За ухаан эмээс чамайг хамгаална. Зөөгөр ханийн эмээс аварна. Баг залуугийн ханаа орхиж Бурханыхаа гэрээг умарцсан тэр эм орон гэрээ үхэл сүрлж живүүлжээ. Одох зам нь үхтлүүд рүү чиглэжээ. Айлчилж түн дээр очихсод эргэж үлэрнэ. Амийн замыг олж үлж чадна. Энэ одоо нэлээд одоо нэгэнт яван дайрын байдлаар хэлсэн учраас нэлээд шүлгэлж хийж хэлсэн байна. Гэхдээ голыг хэлж байгаа санаа нь нэмжээ. Нэгэн эмэгтэйгээр одоо төлөөлүүлэн гэр бүлийн одоо Бурханы бүтээсэн маш чухал институт болох гэр бүлийн тухай чинь ярьж байгаа. Энийг завхруулна гэдэг бол одоо хүмүүсийн амьдралын нөгөө гол оршин тогтнол байхгүй юм утга учирыг автагдуулж байгаа явдал гэдэг ийм талаас нь хэлж байгаа. Оршин тогтнолыг автагдуулж байгаа. Тэр ямар эмгтэй байсан гэхээр садар энэ завхайн юм гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл тэд нар өөрийнх нь нөхрийг хань нөхрийг орхисон. Ингэснээр тэд нар өөрийнх нь гэрээг сүрүүлсэн бас гэр бүлээ тээлжгээр үхлрүү давсан. Тэгээ тэнд нэг чухал Бурханыхаа гэрээг умартсан гэж. Өөрөөр гэр бүл гэдэг нь зүгээр эхнэр нөхөр хоёрын хоорондох гэрээ биш. Энэ Бурхантай хийж байгаа гэрээ. Энэ гэрээг умартсан гэж. Энд чинь эмэгтэй үнээр төлөвлөж байгаа ч гэсэн бас эмэгтэй үнээрээ бас мэрэгэн ухааныг төлөвлөсөн өнгөрсөн нэг зүйлтэй тийм. Энд дээр бас эмэгтэй үнээр төлөвлөж байгаа ч гэсэн бас эрэгтэй хүн жаа хамаатай. Зөвхөн нэг хүсний тухай ч яриаггүй шүү. Хүний тухай ярьж байгаа. Төлөвлөлөө ярьж байгаа. Орон гэрээ буснуулагч. Орон гэрээ сүрүүлэгч. Жоронт биш. Ийм байдлаас мэрэгэн ухаан хамгаална. Яг хүмүүс ийм асуудал байнга ордог. Өнөөдөр дэлхий маш шинжлэх ухаан хөгжсөн гайхалтай гэж яриад байна. Харин хүмүүсийн гэр бүлийн амьдрал хамгийн дороодлох үед явж байгаа. Зарим хүмүүс тэгж ярьж гэр бүл болох юм ч хэрэггүй шүү дээ. Тэгж ярьж байгаа доо. Барууны орнд зарим бүр радикал ойлголт юу? Гэр бүл ерөөс байх хэрэггүй. Зүгээр сайхан чөлөөтэй гоё явж байна. Хүүхд чухтар яах гэж Бурханы хүндрэлтний одоо бүтээсний тийм ээ гол зорилго нь үржиж оншрох энэ дэлхийг захирах. Энэ бүтээлийн тушаал. Тийм ээ эхлэл номны эхэндээр Бурхан эртний эмэгтэй хүнийг бүтээчээ дараа нь хэлсэн тушаал нь юу гэхээр энэ дэлхийг захир үржиж оншрох. Энэ зөвхөн гэр бүлийн энэ чухал институтст зэ дамжуулан одоо хийгдэх юм ажил. Үүнийг босноолдог. Тэр 19 ишлэлээс айлчилж түн дээр очихсод эргэж үлэрнэ амийн замыг олж үлж чадна. Өөрөөр хэлбэл тийм одоо аимшигтай амьдрал бол хүмүүсийн амьдралыг сүрүүлнэ гэсэн. Соломон өөрийг маш сайн ойлгосон. Тэр маш их олон хэлтэй бас. Тэгээд одоо магадгүй ойлгоод хэлж байгаа үг нь юм шиг харагдаж байна. Энэ үл аюултай. Игээр эмэгтэйгээс болж тийм ээ өөр бурхан очсон хаадын номон дээр бид нар энэ тухай уншдаг. Молгоо болгодог. За нэг талаар ийм хүмүүсээр урагддаг. Нөгөө талаар өөрөө тийм байхаас мэрэгэн ухаан өнөөдөр манай залуучууд сургууль соёл дээр найз нөхдөд интернет, сошиал медиа гал юу ярьж байгаа.
жинхэнэ эрх чөлөө гэдэг бол дураараа хашлах гэж заадаг. Харин жинхэнэ эрх чөлөө бол зөвхөн гэр бүлийн дотор л байна. Ямар ч эрх чөлөө тодорхой хязгаарын дотор эрх чөлөө хэмээрээ үлддэг. Хязгаар байхгүй ч тэр эрх чөлөө биш, боочтой бол. Дураараа авирлах сайхан юм шиг боловч тэгтээ тэрэндээ боочтой гэж байгаа үйл явдал. Гим нүгэл үлдэхийг боочтой гэж Библиэр хэлсэн гэж. Нүглийн боочтой байсан. Гэтэл өнөөдөр дэлхийн үг нүгэлт байна гэдэг бол эрх чөлөөтэй. Худлаа хийх, хулгай хийх, хүн одоо буруугаар бүтгэх, хүн алах, завхаарах, дураараа хашлах. Энэ бүхэн бол миний эрх чөлөө. Хүн болсны эрх чөлөө гэж хэлсэн. Библиэр бол энэ бол боолч. Эсвэргээр мэрэгэн ухаан биднийг энэ боолчтод орохоос аварна. Зүгээр нэг муу явдлаас авраад зогсохгүй бас ёс бус байдлаас аварч байгаа. Мэрэгэн ухаантай байна. Тийм учраас төгсгөлийн тэр хэсэгдэр 20-22 дугаар ишлэлээр ингэж хэлсэн. Тиймээс сайн хүмүүсийн замаар яв, зөв хүмүүсийн жимгсээ чих чулуу хүмүүс нутгийг өвлөн, гин зэмгүй хүмүүс тэндээ үлдэн. Нутгийг тэндээ энэ ярьж байгаа ийм санаа нөгөө Соломон өөрийнхөө хаанчлалын тухай ярьж байгаа. Энэ хаанчлал удахгүй сүрсэн та нар мэдж байгаа. Хаанчлал. Энэ Соломоны дараа яг мэрэгэн ухааныг эзнээс урвсан учраас нөгөө энэ үгийг тэд нар дагж чадаагүй. Нөгөө сайн хүмүүсийн замаар, зөв хүмүүсийн замаар тэд нар амьдрч чадаагүй учраас. Зөв сайн замаар амьдрах гэдэг чинь нэг талаар зөв хүмүүстэй хамт байх тухай ярьж. Өнөөдөр олон залуучууд нэг тийм ойлголттой байна. Цуглаанд явахгүйгээр гэрээсээ итгэвч байл гэж. Гэрээсээ итгэвч байж чадахгүй. Та ямар ч мундаг гүн чин сэтгэлийн итгэлтэй байгаа, тийм ээ? Би өөрөө бол ёстой чинхнээсээ сайн байна гэж бодсон. Та Христ итгэгчдийн нөхөрлөл дотор байхгүй л бол та удахгүй энэ нэг түрүү хэлсэн ёс бус явдал, энэ муу явдалд уруудах тэгнэ. Хүмүүс бол маш амархан урууддаг. Хүмүүс маш энгийн зүйлд урууддаг. Та нар зөвхөн улс төрөөр ингээд харъя л та. Зөв шудраг ёс гэж явж ирсэн залуучууд жоохон байж байгаа тэмээх болчдаг, галах болчдаг. Яасан гэхээр нэг газар төрийн юм уу, ямар нэгэн хувийн хвшлэн ч юм уу, эсвэл төрийн хүнжит компани юм уу дарга болсон гэж. Яг маш амархан. Игнэндээ эсвэл амархан. Муу юмд илсэх аюу амархан. Энэ бол бидний зүгээр хүн мөн чанар нь өөрөө тийм. Энэс хол байх маш хэцүү. Тийм учраас сайныг дагах. Сайнтай хамт байх. Тийм учраас Библиэлд Еврей номдод та нар цуглархаа битгий март гэж. Зарим хүмүүс тийм ээ нөхөрлөө мартсан байна гэж. Өөрөө чадахгүй. Тэгээд заримдаа бүтэн сайдэр ингээд интернетээр дараа сонсч энэ зүгээр нэг сонсох тухай яриаг. Энэ зүгээр нэг ингээд ойлгоод амар ухаараа ганцаараа тэрийг гэртээ хэрэгжүүлэх тухай ерөөс энэ чинь яриаг. Хэрэв бид нар эзний үгийг тийм ээ хамгийн эхлээд итгэлийн анхан дүүс дотроо хэрэгжүүлж чадахгүй бол та ганцаараа гэртээ хэрэгжүүлж чадахгүй. Тэр шиг худлаа юм байхгүй. Манай эмээд гэж хэлдэг байсан. Тэр шиг худлаа юм байхгүй. Амьдралын туршлагаар мэдчихэж штэ тодорхой зүйл. Библи өөрөө хэлж байгаа. Тийм боломж байхгүй юм. Бид нар гинт нүгэлд дэлхийд амьдарч байгаа юм. Бурхны мэрэгэн ухаан тийм ээ ямар замаар бас хэлж байна. Сайн хүмүүсийн зам дээр байхыг хэлж байлгадаг. За тийм хүмүүс нутагтаа буюу одоо тийм ээ ард түмнийхээ дотор үлднэ. Тэгэхгүй салаад алах болно. Тэгэхгүй хөөгдөн цөлөгт явна гэж хэлж байгаа. Израилийн ард түмний нөгөө амьдралын тэр хэсэг энэ чинь харагдаж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ буруу үлдгэсэл 22 дээр буруу үлдгэсэл газраас таслагдана. Бачид
эртнүүд нь тэндээс арчигдана. Өөрөөр хэлбэл мэрэгэн ухаангүй амьдрна гэдэг бол яг бурхантай хамт үлдэж чадахгүй гэсэн. Есүс юу гэж хэлсэн? Мунхан хүмүүс илсэн дээр байшингаад байна гэж. Тэгэд жоохон салхич шуурхад жоохон юм ирэхэд тэр байшинд нурж алах болно. Юуны тухай ярьж байгаа юм гэхээр илсэн дээр буюу тийм ээ зөвдийн хүмүүсийн чигч хүмүүсийн дотор байхгүйгээс болж байгаа л гэсэн. Тэгэд намайг эзэн гэж хүссэн хүн болгоныг зарим хүмүүсийг би чамд танихгүй гэж хэлнэ. Яг тэгвэл миний өчүүхэн нэгдэн чи туслаагүй учраас, ус өгөөгүй учраас, хооллоогүй учраас, тасраагүй учраас гав ганцаараа бурхны хүмүүс хүн байж амьдрал гэдэг нь боломжгүй гэсэн. Хамт олонны дунд амьдрна гэсэн. Христ итгэлийнхнийх дунд амьдрна гэсэн. Мэдээж дэлхийгээс яагаад бүгдээрээ хатанд очоод агуу дотор бүгдээрээ нэгдээд байна гэсэн. Одоо яриаг. Бурхны мэрэгэн ухаанаар амьдрна. Энэ дэлхий дээр нэгэнд бид дэлхийгээс алга болчихгүй. Аавал хэлсэн дээр дэлхийгээс нэг явахгүй ч бид гэмтнүүд амьдрсаар байх болно. Гэхдээ Бурхны мэрэгэн ухаантай энэ амьдрал дээр яаж зөв гიშгэж зөв тийм ээ хөлөө олж явах вэ гэвэл бид эзнээс эмээх суралцах. Ингэж суралцахын тулд бид хичээнгүлэн түүний үгийг сонсох хэрэгтэй. Суралцах яг алтан хайж явах хэрэгтэй. Та нар тийм нэвтрүүлэг үзсэн үү? Gold Rush. Америк нөөцний дараахан хүмүүс нөгөө алтны төлөө тэмцэл хийсэн. Тэгээ бүр аимшигтай амьдрал. Аимшигтай хэцүү нөхцөл байдал. Бүр Аляскийн бүр амар хэцүү нөхцөл байдалд хүмүүс алт олохын тулд тийм ээ гинтхэн баяжхын тулд гинтхэн амар мундаг одоо хөрөнгө жинэдэг хүн болохын тулд одоо тийшээ булаацсан тэмцэлсэн бүр агалцсан. Зүгээр л энэ дэлхий дээр нэг баялаг хураахын тулд шүү дээ. Тэгж байгаа юм шиг та нар Бурхны мэрэгэн ухааныг болгох. Эзнээс эмээхүүд та нар суралцахын тулд чигээнгүй зүтгэе гэсэн юм. Амен. Надад өдөр хамт эзний нэрээр залбирцгаая. Тэнгэрийн их эзэмнэд баярлалаа гэдэг өөрийнхөө үгээр хэлсэн таваас хүслийг та бидэрт өгч танилдаг учраас баярлалаа эзэн. Бид нэр үйлчлүүлэн бас таны мэрэгэн ухаанаар амьдрахын үргэлжлэж тантай хамт байж танаас эмээхүүд бол таныг таньж мэдэх үед амьдрж байхад та тусаа эзэн. Есүс